Энэ хүмүүсийн санаанд нийцэх юм гэж нэг ч алга. Мах хүнд орлоо. Яаж амьдрах юм? 60 сая малтай 3 сая Монгол дэлхийн хамгийн үнэтэй мах авч байна. Засгийн газар хүрэлцэх огцор гэж ирээд л бараг хагасаар орилолцсон. Тэгээд махных нь үнийг буулгах санаатай тагнуулын газарт өөргөгч хаана ямар газар их хэмжээний мах нөөцөлж зохиомол хомсол үүсгэж байгаа талаар таналт явуулж тодорхойлуулаад гүйцэтгэх ажиллагаа явуулаад гсэн чинь хүрэлцэгч одоо болоо. Очиж махны төлөө тагнуулыг хөдөлгөж попорлоо. Монголын тагнуулын байгууллагаар махны зойр онгичуулж дэлхийн жившиг болголоо гэж орилолдоод унлаа. Тэнэг муусан оркууд. Мах бол хоол. Хоол бол хүн төрлөختний амьд явах цор ганц хэрэгсэл. Хоолгүй бол үхэн. Тэр тусмаа Монгол үндэстнийг махгүйгээр төсөөлөөд нэг үз. Азийн бусад жижиг ястнуудын хувьд бол өвс ургамал будаа боорцгаар өл золгаад байж болох юм биз. Монгол хүн бол харин шууд турж хүн. Тийм ч учраас Монгол улсын үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5-д мал сүргүүл Монгол улсын үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалтанд байна. Хэмээн тов тодорхой заасан байдаг юм. Малаасаа дор тэнэгүүдээ. Тэгэхээр Монгол малын мах бол төрийн хамгаалтанд байх ёстой зүйл. Мөн төр ажиллаа хийлээ. Монгол хүний амьд мэд элэг бүтэн явах хамгийн гол хүчин зүйл болох махны төлөө төр засаг явахгүй юм бол хэн явах юм? Харин ч оройтож байна. Махны төлөө тагнуул бүхэл цэрэг армаа хөдлөсөн ч болохгүй гэх газаргүй. Ер нь дэлхий дээрх дайнд ажин эцсийн дүндээ хүнс хоолноос л болж гарч байсан. Хүнс хоол мах гурлаа тарж ургуулах газар нуттай болохын тулд оршин суугаа газараа тэл хэрэгтэй штэ. Халахын голын дайны гол зорилго энэ л байсан баг. Төр ажиллаа хийсэн. Төрийн мэдэл тагнуул захирагддаг. Тагнуулын газар ийм юм хийхгүй бол өөр юу хийх юм? Иргэдээ тагнаж чагнаж тонож дээрнэх ёстой юу? Тийм юм хийж байсан экстарг нь одоо ганц удагт хоригдож байгаа. Асуудлыг голтой ярин шүү оркуудаа. Хамрын доор хагархаагаар чинь хоосон орилгоос гадна бас мах иддэг юм штэ.